бүгд одоо бүгдээрээ энэ хоёр шүлгийдээ завдлах хийж байна. За энэ хоёр шүлгийг та нар мэддэг шүлгийг бай мэддэг. За энэ хий. За. Аугийн авсангийн за бүгдээ шүлгийг өгч. За. Иргэд сарын тууш барны хондог миний хэвдэр уураш талмын хааны цагаан толгоноос хайрхуулах цэцэггүй нүцгэн хаана. За энэ шүлгөө. За тэгээд шүлгийг бүгдээ харъя. Айшиг ягои амуурай цайрхаанаа амун сарын ширтүү. За хинэ шүлэг байж болох уу? Ихний шүлгийн зохиогчийг мэдэх үү? За одоо бүгдээ энэ хоёр шүлгэн дээр харьцуулсан зарлалыг зардуулсан ихтэй бүгдээ гэхэд шүлгээс ямар сэтгэж мэдрэмж төрөв? За гараа өгөөд хариулна шүү. За нэг ихний шүлгээс ямар сэтгэж төрөв? За Хоёулаа адилхан санагдлаа. За өөр хэлбэл доотлын зэрэг сар холбоос ирэх юм гэж Ээжийн хасаа илүү тийм гоё. Шүний цаан маань илүү том. За том руу гарч ирсэн. Дэлгэрэнгүй тайлбарсан байх тийм. За өөр ажил болон энэ доотлын зэрэг сар хоёр хоног ихний өмнөд бүгдээрээ дэв өсгөх толгой олсон. Дэв өсгөх толгой олсон байна. За мөрийн тоо ямар вэ? Шатын тоо гэсэн. За шатын тоо хэцүү байх гэж. За тэгээд дээд шүлгийг шатын тоо бадаг айц нэмлийн үед ямар вэ? Эхний шүлэг айц нэмлийн одоо уншихад илүү төвхтэй юм. Доотлын болохоор уншихад юм айц нэмлийн мөрийн ямар юм. Толгой тэгээд мөрийн тоо буюу шатын тоо хэцүү байх. Уншихад айц нэмлийн яадаг байх нь бахилдаг байх. За тэгээд энэ шүлгийг та нарын одоо энэ шүлгийг бол Монголын тухай Монгол нутгийн талын тухай үзүүлээд шүлгийг бас одоо хин нэгэн хүн ямар нэгэн байдлын тухай дүрсэлсэн. Яг тийм тодорхой байдлыг бичиж өгөх бас үгүй. Тийм бол хоёр янзын санаа ороод ирсэн байх тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ энэ урд нүх шүлгийг задлах тухай хичээлээ. За бүгдээ онц өдөр явж эхэлсэн. За. Ахын 3 цаг тавьж за энэ ямар шүлэг вэ гэх юм за юу. За ингээд дуусна.